Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2003 онд нээлттэй хийсэн Селмидо киног ярьж өгөхөөр бэлтлээ. Түр хүлээгээрээ үзэж байгаа бичлэгээс чинь илүү хамттай, илүү халуухан зүйл яг одоо ирлээ. Хэлэн дээр уусах мэт жинхэнэ Испани, үндэсний баялаг амт, зөөлөн халуун ногооны төгс хослол, чоризо хям шинээр худалдаанд гарлаа. Гэрийн пиццага ресторан шиг болгомоор байна уу? Эсвэл оройн пастанда мартагдшгүй амт нэммээр байна уу? Зүгээр нарийнхан хэрчээд хүйтэн уух зүйлийн хажууд 100 шуулгад идэхэд ч амт нь үнэхээр солиотой. Бас дахин давтагдшгүй. Амтны хайгуул гарах хэрэггүй. Яг одоо өөрт хамгийн ойрхон супермаркет дэлгүүрээс шин чоризо хямыг аваад жинхэнэ дээд зэргийн амтыг мэдрээрэй. Шүнийн ойд цасан доороос нэг юм гарч ирж байна. Хүн байсан байна. Бүр цэргүүд байж. Цэргүүд цаснаас гарч өөрсдийнхөө уул мөрийг баллаад цаашаа үргэлжлүүлээд явлаа. Тусгай ажиллагаа явуулж байгаа болтой шүү. Тэгэд өвлийн хувцас нэг газар аваачиж буулаад цаашаа үргэлжлүүлэн явна. Уулыг давж усыг гатлаад эцэст нь зойрсон газараа ирлээ. 1-р баг цэнхэр байшин, 2-р баг хамгаалтын өрөө, 3-р баг төрийн албаны байр, 4-р баг харуулуудыг унаг, өмнөдийг чөлөөлөхийн төлөө өдөрдөгчийг нь устгах, 124-р салаа бэлдээд бидний агуу өдөрдөгчийн тушаалаар ингэсэн чи цаана нь гэрэлтүүлэх салют буудаж байна. Бэрэгччээ дүрс шилжиж нэг газар мафийнхны сүү тавих ёслол болоод байна. Дүрс буцах үед нөгөө ойд өмдийн цэргүүд ирчихсэн үзэж байна. Тэгэхээр эдгээр 124-р салаа гэсэн хойд солонгосын тусгай хүчин юм байна. 124-ийн нэг цэрэг бараг 5 цэргийг ганцаараа шүршиж байна. Нөгөө тал дээр нөгөө мафи ёслол дээр эсрэг талын мафийнхан сүүтэхээр орж ирж байдаг. Босс нь эвгүй царайтай нөхөр вэ шүү. Нөгөө тусгайгийнхан амар үзэж байна. Нэг цэрэг л ганцаараа зөндөө олныг унгаад байна. Мафийнхан бас ширүүх үзэж байна. Тусгайгийн нэг цэрэг өгчгсөн байхаар нь цэргүүд дөхөд очтол нүдэ нээж байна. Тэгсэн бөмбөг дэлб үхэхтэй хүртэл хидийг аваад өгч байна шүү. Шийдсэн зэргүүд байна шүү. Мафийн босс харин хурим руу дайрж орж ирээд нөгөө боссыг хөөж очоод дуусгаж байна. Удалгүй цагтаа нар ирээд нөгөөдөлийг хөөдөг. Тусгайгийнхан бас цэргүүдэд хөөгцөр байна. Хамгийн сүүлийн цэрэг баригдах үед мафийн босс бас баригдаж байна. Тэгээд аль альнийхэн шүүх хурлыг харуулна. Мафийн босст олон жилийн турш дээрэм, танхаа, хулгай, мөн худаг хэрглэж аллаг үйлдсэн нэмэгдээд цаазын ял оноож байна. Ингэж байна шүү. Нөгөө талд баригдсан цэрэг. Хойд Солонгосын 124-р тусгай салааны цэрэг бий. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг устгах даалгавартай байсан. Ингээд хэрэгэ хүлээж байна. Нөгөө залууг харин нэг дарга байцааж байна. 16 настайгаас хойш дээрмийн бүлгээр явсан. Аав нь тагнуул байж байгаад хойд Солонгос руу зугтсан. Би чамаас ганцхан юм асууя. Энэ чиний хутаг. Хэрвээ чамд амьдрах ганцхан боломж олдвол энэ хутгаа чи их орныхон төлөө ашиглаж чадах уу? Гэж байна. Хариулж амжаагүй байтал шууд цаазын ялыг гүйцэтгэх. Ингэж авна штт. Их яаруу вэ шүү. Тэнд бас нэг нөхөр цаазаар хуулах гэд ирчихсэн байна. Цаазын ялыг гүйцэтгэх болоход эцсийн хүслэн гэж нэг тамхи цууж байгаад чичрэнгүү инээж байна. Тэгэд ялыг гүйцэтгэлээ. Дүрс шилжиж нэг усан онгоцон дээр чон шиг харцтай нэг ахмад зогссон байна. Тэнд нь харин саяны цаазлуулдаг залуу байж байна шүү. Цаазлуулаагүй бол та. Тэнд нь бас нөгөө хутагтай нөхөр байж байна. Тэгэхээр хүмүүсийн цаазын ялыг гүйцэтгсэн болгож харуулад ялтнуудыг бүгдийг нь энэ онгоцон дээр цуглуулсан байгаа юм байна. Нэг нөхөр "Ой цэргэ, тамхи байна уу?" Ингээс хөдөлдөггүй. "Хоош навшоо. Наад бууга хаяад надтай эр хүн шиг үзчихээ бо. Цэрэг хөвцтэй болохоор өөрийгөө мундаг гэж бодоё. Та нар юугаа харсан?" Ингээд асаад унлаа. Тэндээс нь харин нэг залуу эсрэг үзгээд босдог. Босохдоо хажуугийнхаа залуугийн хөл дээр гიშгэд нөгөөх нь босч ирснээр цогоод унгачлаа. Тэгснэ тэрүүгээр ганц нэг гар далаасан хүмүүстэй цохилцоод байна шүү. Энэ залууг бүгдээрээ шир гэж дуудацгаая. Тэрүүгээр хүмүүс цодолдоод эхлэх үед нөгөө ахмад чон хэсэг ажиж байгаад эргт дөхөж ирэх үед шууд буудаж чимээг болгоод онгоцны хөдөлгөөр унтраалгаж байна. "Богд ус руу би 3 тоолно. Чи өөрөө эхлээд орохгүй юу? Өлдөж өгтгий байгаа үсттэй. 1 2 3 гэснэ шууд буу аваад шүршиж гарлаа. Араас нэг гар бөмбөг авснаа маа. Бүгд ус руу үсрлээ. Онгоц дэлб. Ахмад завтай эрэг рүү гараад нөгөөдөл нь харин усанд үлдэнэ. Ахмад эрэг дээр ирээд зөвхөн живж байгааг нь лавар. Хатуу нөхөр вэ шүү. Нөгөөдөл нь сэлээд эрэг дээр гарч ирцгэн. Зарим живснийг нь харин заваар аварч байна. Тэгээд бүгдийн жигсаа зогсоогоод тэндээс харин нөгөө дарга ирээд "Цэргүүд байраа эзлээд." Ингэсэн чи буутай цэргүүд ялтан болгон дээр яваад очино. Урд нь 4 төвц хаяад "Та нарын харж байгаачлан бид цэргийн хүмүүс. Та нар бол харин цаазын ялтнууд. Нийгмийн шаар шавхруу хүн хогнууд. Өмнөх амьдрал чинь аль хэдийн үхээд дууссан. Харин та нар урдаа байгаа 4 хувцсыг өмсөх юм бол их орныхон төлөө зүтгэх цэргүүд болж их орныхон төлөө тусгай даалгавар гүйцэтгэнэ. Бид та нарыг бэлтгэж сургана. Энэ бүхэн мэдээж хэцүү байх болно. Та нарын амь насанд бид баталгаа өгч чадахгүй. Гэхдээ л та нарыг Солонгосын шилдэг цэргүүд болгон бэлтгэх болно. Буцаад өхлийн ял руугаа явах уу? Эсвэл их орныхон төлөө даалгавар биелүүлээд буцаж ирэхдээ Солонгосын хамгийн шилдэг
цэргүүд болох уу? Өөрсдөө сонго. Ингэсэн чинь бүгд урдах хувцас өмсөж байна. Одооноос та нар 684-р тусгай салаа. Бидний тусгай даалгавар бол хойд Солонгосын ерөнхийлөгчийг устгах гэж байна шүү. Яа. За ингээд бэлтгэл эхэллээ. Ахмад чон сургуультыг гардан явуулж байна. Манай эдийг ёстой дэглэж өгнө штт. Гүйлгээд авируулаад. Хоцорч ирсэн хэдийг нь муун барьцсан хүлээж байна. Тэгээд голдоо хийж байгаад химх нүдлээ. Хойд Солонгос манай ерөнхийлөгчийн амийг бүрлэхээр 124-р тусгай салаагаа бэлтгэн явуулсан. Бид хариуг нь барьж 684-р салаагаа явуулах болно. Сургуульд бол амар явж байна. Чадахгүй бол шууд зодоод байна. Олсоор авируулаад унангууд нь зодоод хоцорсныг нь торлж зодоод өргөс торон доогуур мүлхүүлээ. Тэгснэ дээрээс нь гэшгээд байна. Хутаг шир хоёр ямартай ч жаахан манлайлах маягтай. Хоолыг бол харин ёстой сайн өгж байна шүү. Тэгээд гардан тулааны хичээл гэдсний таталт цээж шахалт гэд явж өгнө. Нэг нөхөр шахаж чадахгүй байсан чинь шахтлан цогж байна. Буудалтын сургуульд хийсэн чинь онжууга амт нь их чалга. Нэг дайлчгар нөхөр онохгүй болохоор нь техникээ өөрчлөх гэтэл юугаа хийгээд байгаа нов шүү гэд жилд орж ирээд буцаад номондоо. Тэнд харин нэг нөхөр яг байгаа оноод байна шүү. Ахмад чон харин дээрээс нь ажиглаастай. Чон тэнд хэсэг зэргүүдээ жигсааж байгаад богд доошоо ингэснээр нэг нэгээр нь зодоод байна. Та нар өчнөө олон сум дэми үүрлээ. Их орныхоо мөнгийг дэми үүрснээ ойлгож байна уу гэд манайхны үрсэн сумнаас болж цэргүүдээ зодоод байна. Манайхан тэнд харин дайлдраастай. Усанд зогсоож байгаад арагшаа босоод бид нар Пеньян руу цэцэрлэгийн хөөхтүүд илгээх юм уу? Арагшаа босоод гэд нэг нэгээр нь жийж унгаад байна. Тэгээд бүгдийг суулгаж байгаад хэрвээ та нар олзлогдох юм бол аимшигт тамлал та нарыг хүлээж байгаа. Тэгэхээр тамлалыг хэр тэсэх вэ гэдгийг чинь шалгая. Ингэснээр шууд араас нь тамгалж байна шүү. Нөгөөдөл нь хэсэг тэсч байснаа бөөндөө босоод ус руу гүйцгээлээ. Тэнд нь харин худаг тэсэд үлдсэн байна. Ахмад хараад баярлж байна. Дараагийн ээлж тамгалуулах болтол нөгөө дайлчгар тамгалж эхлэегүй байхад нь босоод гүйчлээ. Тамгалаг байсан юу? Ингээд буцаад суулаа. Тэгээд тамгаллаа. Дайлчгар хамгийн дөрөнд араас нь бөөндөө босоод гүйцхэн. Тэнд харин шир маань шир цаагаад үлдсэн байна. Бас нэг нөхөр тэнд нь тэсэд сууж байна. Тамгалж байсан цэрэг нь өөрөө өндөнд нь эвгүүцээд байна шүү. Нөгөө гүйсэн хэдийг усан дотор баахан дэглээд манай гурыг харин та нар яагаад тэссэн юм? Худаг. Заавал Пеньян явж даалгавар гүйцэтгэх ёстой. Шир харин энэ мөн овш тэс чадаад байхад би яахаараа чаддгүй ингээд тэссэн гэж байна шүү. Нөгөө нөхөр харин энэ олон жил дээрмийн бүлэг удирдсан хүн иймхий юмыг тэсэж чадахгүй гэж юу гэж байна. Энэ нөхөр мафийн босс байсан юм байна. Одооноос түүнийг мафийн босс гэж дуудацгаая. Дараг жаахан бахархангүй. Хүмүүсээ хоёр баг болгож хуваагаад тэднэр ахлуул ингэж байна шүү. Удалгүй торон дотор тулаанд худаг шир хоёр халз үзэж байна. Хутаг бол янзын техниктэй юм байна шүү. Шир бардаггүй. Дайрангууд нь бултаад монжоод байна. Дайлчгар хажуунаас нь бултаад хаач байгаа цохилдоо. Чаавас ингэсэн муу гарч байна. Новш чинь надаа зодон заагаад байгаа мó. Тэгээд шир зодуулсан ч гэсэн шир зуугаад үзээд байна. Даанч барсангүй. Худаг ялчлаа. Чон нэгдүгээр баг бүх тоноглолоо зүүгээд гээд ялагдсан багийнхныг тэр чигт наваад гүйлээ. Оройн нэгдүгээр салаа мяарцаа орж ирж байна шүү. Дайлчгарыг харин айл хэдийн гөвчжээ. Цаанаас нь шир замаас зайл. Шир шууд хутаг руу аслаа. Муу новш хүүхэн шиг бэйли өмсчөөд үзхийг ямар тулаан гэдгийг эр хүн шиг нүцгэн гараараа үзчихэ. Гэсэн тэндээс мафийн боссныг худаг шидэж байна. Хой ялагдсан нэг нь энэ удаагаар өөрийгөө дуусгах гэж мөрийцөөд үз. Зүгээр зодолдлоо гэд харуул орж ирээд биднийг бүгдийг дэглэж шүнжин дасгал хийхээс өөр юу ч болохгүй. Харин та хоёр өгсөхөө үзээд нэг тулаанаар дуусгах гэвэл бид нар ч бас нэг шөнийн дэглэлтийг тэсэд гарья. Үзмээр бол өгсөхөө үз. Чадахгүй бол битгий бид нар төвгөд таад бай. Ингэсэн чинь шир чи юм уу юугээд байна гэд яваад атсан чинь нэг цохоод нам. Мафийн босс бол амар нөхөр байжээ. Тэгээд бүгд номондоо. Дайлчгар харин мафийн боссын хажууд очиод суучлаа. Пялдаг нөхөр байж шít. Цэргийн дарганаар харин Пеньян руу хэрхэн дайрах төлөвлөгөөгөө ярилцаж байна. Чон манай 684-ийнхэн тэдний 124-ийнхнээс хамаагүй илүү байж чадна гэж би бодож байна. Би тийм болгож бэлтгэн. 2 өдрийн дотор ажиллагааг явуулах хэрэгтэй. Тиймээс бид хуура газраар биш усаар явах цаг хэмнэн. Тийм хол сэлнэ гэдэг баг боломжгүй. Ингэсэн дарга боломжтой болго. Ингэж байна шүү. Тэгээд маргаашнаас нь манай хэдийг усан доор шумбад сурах дасгал хийлгэлээ. Усан доор сууцгаагаа дээгүүр нь харин машинганаар шүршээд байна. Дээшилгэл юм бол өгөх юм байна. Дарга харин өөрөө дунд нь орцсон дасгалжуулж байна. Эвгүүд хүйд бөөндөө дээшлээд манай худаг харин үлдээж байна. Одолгүй нарийн олсон гүүрээр гарах сургуульд хийлээ. Эхлээд цэргүүд явж харуулдаг. Хөлийн хөдөлгөөн бөгөжжээ гэд 45 секундэд дасгалаа дуусгалаа. Дарга 65 секунд хангалттай.
Ингэж байна. Ингээд манайханд 65 секундэд явж дуусах. Хэрвээ 1 секунд хоцорвол шууд буудна. Ингэж байна. Тэгэд явж байтал нэг найгаа зогсчлоо. Шир араас нь яваач новшоо. Чи бүгдийг нь алуулах гээ юу? Тэгсэн хөл нь альтраад доош унчлаа. Нилээн хүнд гэмтэх шиг боллоо шүү. Хурдлаач новшнуудаа. Юуг нараа зогсоод байгаа. Гэт чүү амжицгаалаа. Хоёрдугаар салаа харин дайчгүй явж байна шүү. Урд талын нэг нь харин эвгүрхэд зогсчлоо. Худга тэндээс Кимжион доошоо болоод зүгд. Гэт нигийгээ зүгдүүлж байгаад бус нь гарцхан. Сайн багаар ажиллаж байна шүү. Бүгд орсны дараа худаг буцаж очиод аврах гэж байна. Дарга тэнд бууга буулга. Даанч очих үед нь унаад амиргчлээ. Оройн нэгээ оршууланга. Өнөөдөр юу болсныг хизээч буу март чамаас болж бүтэн салаагаараа үхэж болно гэдгийг ямагт санаж яв. Ойлгов? Ойлголоо. Ойлгов гэж байна. Ойлголоо ирхмэ. Ингээд өрөөндөө орцголоо. Манайхан жаахан гонигтай. Чон орж ирээд нөгөө унаад бэрцсэн нөхрийг. Пак Чансок босоод юмаа бэлд. Намайг үлдээгэж би үлдэж даалгавар гүйцэтгэмээр байна. Чи одоо чадахгүй болсон. Би буцаж очивол намайг үхэл хүлээж байгаа. Та өөрөө бидэнд хоёр дахь уламж олох гэж байна гэвэцтэй. Намайг үлдээгэж. Чи би тэ юу хийж чадах юм? Бос би цэвэрлэж хоол хийж чадна. Нойл угаж чадна. Юу ч хийгээсэн. Би хийн. Эсвэл зүгээр намайг энд нь алчих. Ингэж байна шүү. Мафийн босс тэндээс. Эрхмэ. Хэрвээ хэн нэгэн бидний өмнөөс энэ ажлуудыг хийгээд байвал бид бэлтгэлдээ илүү анхаарч чадах юм биш үү? Ингээд бөөндөө өмөрцгөлөө. Чон. Тэгвэл чи салааныхандаа гоё хоол хийж өгч чадна вэ? Ингэж байна. Ингээд аврагдлаа. Тэгвэл би төмс арилгах шаардлагагүй боллоо те. Ингээд инээлдэд байна. Гарч ирээд өөр нэг ахмад нь чононд. Бид өнөөдрийн үхдэг нэгнийг аварч болох байсан шүү дээ. Бид бэлтгэл дээр нэг нэгээр нь халаад үйж болно гэж юу? Энэ бэлтгэл чиний бэлтгэлээс тэс өөр. Энэ бол цэргийн бэлтгэл биш. Энд бид хүмүүсийг үхэлд бэлдэж байна. Энэ бол сэлми доо. Ингэж байна. Саяны ахмадыг бүгдээрээ зөөлөн ахмад гэж дуудацгаая. Маргаашнаас нь бэлтгэл янз явж эхэллээ. Манайхан ч чадварчаад ирлээ. Өмнө нь хоцордог байсан бол одоо манайхан гүгээд цэргүүд харин ард нь хоцордог болцсон байна. Өргөс торон доогуур мөлхөхтөө нэгжигэд. Буудахтай харин хинч хоосон сум өрөхгүй байна. Модон морио хугартал мишоко язартал нүдэж байна. Нөгөө бэхэлгээтэй олсон дээр явах биш. Бүр дан олсон дээр явдаг болчиж. Улсан доогуур сэлэнгэ хоорондоо тоглоод байна шүү. Цэргүүд нь бүр дээр хүлэнгээ хийц хүрээд уйдаад байна. Усан дор нүцгэн, цасан дээр ч нүцгэн. Ингээд бэлтгэл ерөнхийдөө дууслаа. Дарга би Пеньянд бараг 20 удаа очиж байсан. Харин нэг ч удаа ерөнхийлөгчийг нь хорооё гэж бодож байгаагүй. Учир нь надад та нар шиг цэргүүд байгаагүй юм. Та нар маргааш даалгавраа гүйцэтгэнэ. Ингэж байна. Хужирхэг 31 эрсийн төлөө ингээд ууцгаалаа. Энэ оройдоо найрлалцэнг. Хянагч цэргүүд тусдаа хооллоно. Мэдлээ. Тэгээд манайхан тэр оройдоо ууцгаалаа. Дарга нар харин төлөвлөгөө гаргаж байна. Тэгсэн чинь төлөвлөгөөг нь аваад шийдчихлээ. Зөөлөн. Яаж вэ? Одоо бидний ажил дууссан. Юу? Тийм ээ. Одоо тэдний ажил үлдсэн. Манайхан найрлж байтал нөгөө тогоод согтсон. Навшнуудаа заавал амьд эргэж ирээрээ мэдүү. Ингээд агсраад байна. Шир тэндээс. Чи юугаа яриад байгаа юм? Бид бол 684 ихэн. Бид өөхөхгүй. Аль хэдийн өгсөн биднийг хэн дахиад алж чадах юм? Тийм ээ. Ингээд огшицгоож байна. Шир харин дуу эхлүүллээ. Өмнөд энэ далай ширгэж дуусаад өндөр уулас нурах хүртэл бурхан минь биднийг хамгаалan. Ингээд дуулцгаалаа. Энийг нь мафийн босс нэг хянагчтай хамт холоос хараад сууж байна. Тэд мэдээж дотроо айцгааж байгаа. Та яаж вэ нэрхмэ? Намайг битгий эрхмэ гэж дуудаад байл та. Би ердөө 21-тэй шүү дээ. Таныг өөрөөр яаж хүндэлж дуудах вүлээ? Тэд буцаж ирэх байгаа да. Ингэсэн чи босс сонирн болж байна. Ингээд маргааш нь удалгүй 2 солонгос нэгдэх түүхэн үйл явдал болно. Харин өвнийг боломжтой болгосон хүмүүс нь та нар гэж түүхэнд нэрээ үлдээх гэж байна. Өнөөдөр хойд солонгосын дарангуйлал та нарын элдний эртний өмнө унах болно. Даалгавраа гүйцэтгээд гэртээ нэр төртөөгөөр та нарын гаргасан золиос бүхэн хэзээч мартагдахгүй дурсагдах болно. Үндэсний баатруудаа Солонгос улс манд тугай 684-р салаа манд тугай. Ингээд дарга өөрөө очиж бүгдтэй нь гар бариад үдэж өгнө. Ингээд манай хэд завиндаа суугаад цэргүүд харин ёслоод үдэж өгнө. Ингээд далайн шуурган дундуур манай хэд сэлүрдээд Пеньяны зүг явцгаалаа. Харин цэргийн бац дээр утас дуграад нэг таагүй мэдээ ирж явах шүгэ шүү. Дарга яриад ёо мэдлээ эрхмэ. Нилээн урваасан байдалтай гарч ирцгэн. Чон гарч ирээд тэнд сандал өшөглөж бухимдлаа гаргана. Манайхан эд сэлүүрдэд явж байтал урд нь усан онгоц гараад ирлээ. Дээр нь манай дарга нар байж байна. Чон бид тушаал авсан. Бидний даалгавар цуцлагдсан. Буцацгаа. Ингэсэн худаг цаанаас нь. Битгий сонс сэлүүрдэд ба. Хүмүүс эргэлзээнд орчлоо. Чон буцацгаа. Энэ бол тушаал. Нөгөө зөөлөн ахмад тэндээс. Тушаал биелүүлээд буцацгаа. Хэрвээ буцах юм бол бид удалгүй дахин тушаал аваад хөдлөх болно шүү дээ. Зүгээр л биднийг явуулаад даалгаврыг
минь гүйцэтгүүлчих. Ингээд хөдөлдгөө шүү. Чон шууд машинаар замыг нь шүршлээ. Бүгд усан дунсан ч гэсэн биднийг зүгээр явуулчихаач гэж байна. Даанч болохгүй нь бололтой. Дарга харин цэргийн том даргатайгаа уулзаж байна. Бидэнд ядаж даалгавар хязээ болохыг хэлж өгөөч. Миний шийдэх асуудал биш ээ. Бид илгээгдэх хугацаагаа хүлээж ядаж байна. Тэд бол цагтаа тесрэх бомбгол гэсэн үг. Тэднийг тушаал дагуулах нь таны үүрэг баха. Ядаж яагаад цуцалснаа хэлж өгч болохгүй мó? Энэ тусгай салааг байгуулсан тагнуулын албаны дарга солигдсон. Өөр ямар тайлбар байна? Чи буруу хаалгаа тогшоод байна. Асуумар байвал шин даргаас нь очиж асуу. Ингэж байна шүү. Манайхны хоолноос нэлээд багассан байна шүү. Шир тэнд. Миний чоризо хям хайчсан бэ. Чоризо хям чин тасраад удаж байна шүү дээ. Тансаг зэрэглэлийн хоол. Бидний хангамж муудсан. Юу яриад байгаа юм бэ? Хилэн дээр уусах мэд жинхэнэ Испани үндэсний баялаг амт. Зөөлөн халуун ногооны төгс хослол. Чоризо хямгүй бид нар яаж бэлтгэл хийдэг юм? Зүгээр казарамда хоол идэхтэл рестораны хоол идж байгаа юм шиг гоё байдгийг штт. Өөр нарийнхаа ирчээ дангаар нь идсэн ч гэсэн янзын амттай. Солиотой. Дахин давтагдашгүй. Зүгээр миний чоризо хямыг өгчих. Байхгүй энд тасарсан. Монголд байсан бол чи хүссэн супермаркет руугаа ороод аваад идэж болно. Энд бол дахиж чоризо байхгүй. За тэгвэл жоохон буудаа нэмчих. Бэлтгэлүүдээ нэлээд урамгүй хийсээр байна. Дайлчгар харин тэнд дайсныхаа төмбөг рүү буудаад байна. Чи юугаа игээд байгаа? Манай Ахмад нэг буудал таарал устдаг гэв үсттэй. Ийшээгээ буудуулаад устдахгүй ир хүн гэж байхгүй штт. Тэгээд ямар ч зориггүй болцсон манай хэд бөөндөө кино үзэж байна. Тэгсэн дайлчгар болон бас нэг нөхөр юм төлөвлөөд байгаа болтой шүү. Би засчаад ирж болох уу? Гүйлгээд яг өглөө. Яв. Араас нь өөр нэг нөхөр. Би засмаар байна. Та нар ч бөөндөө. Али урдал. Тэгсэн нөгөө хоёр чинь тэндээс орчихсон гүйж байна. Чон орж ирээд харуулуудыг гөвж байна. Би та нарт анхааруулсан баха. Суурин газартаа ойр байгаа энэ үед онцгой анхаарах хэрэгтэй гэж. Нөгөө ирэн ойрхон байсан эмнэлэг рүү явж очиод эмчийг нь хүчрхийлээд барьцаалчихсан байна. Нөгөөдүүл нь дор нь мэдээд хүрээд ирж гэж. Цонхоор холойцгаа. Үгүй бол энэ эмчийг алжих шүү. Эмчийг явуулаад бууж өг. Хэрвээ тэгвэл та нар биднийг амьд үлдээх юм уу? Чи юугаа яриад байгаа юм? Энэ 2 жилийн хугацаанд юу ч ойлгоогүй гэж юу? Тэд биднийг зүгээр л ална гэснээр шууд тэнд бие бинийгээ дуусгахаар шийдсэн байна. Дайлчгар нөгөөдхийгөө хөнөөгөөд өөрийгөө эвгүүтэх гэсэн чи амтсангүй баригчлаа. Буцаж ирээд бөөндөө шийтгүүлнэ. Тэгсэн дайлчгар өөрийнхөө хийсэн юмар бахархаад өнгөрөөд bay шүү. Хутга тэндээс гүйж ирээд дайлчгарыг цохиод авлаа. Дайлчгар тэр дороо амьсгал урачдаг. Дарга. Яаж байгаа ч нэ нүү? Та өөрөө л нэг хүнээс болж салаагаараа өхөж болцсошгүй гэж хэлсэн бидтэй. Түн шиг хүмүүс манай салаанд хэрэггүй. Тэгээд би дундаасаа устгаж зайлууллаа. Биднийг Пеньян руу явуулж өгөөч. Цохид зодноо алдноо хамаагүй. Бид даалгавраа биелүүлмээр байна. Ингэж bay шүү. Удалгүй бүгд өрөөндөө орох үед шир хутга дээр очиод чи буруу юм хийгээгүй. Чиний хийснийг би яг хийх гэж байсан. Ингэснэ ганц байсан тамхи бэлэг болгож өгч байна. Найрамдлын тэмдэг юм уу да. Чон харин хутгийг хянж байсан хянагчийг шийтгэж байна. Яагаад өдөр ирэх тусам хянахад хэцүү болоод байгаа юм? Чи юугаа харж байсан? Удалгүй дарга нар дахиад дээрээс тушаал асууж байна. Дахиад хүлээ гэсэн хариу өгч байна. Бид хүлээнэ. Ойлголоо. Удалгүй цэргийн даргатай дахиад очиж уулздаг. Дарга. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс болохгүй гэд байна. Бид зөвхөн тэднийг бэлдсэн болохоос тушаалыг дээрээс өгдөг юм. Чи энийг мэдж байгаа үсттэй? 684-р салааг бэлтгэхийн тулд тэдэнд хоригдлуудаас ч дор хандсан. Угаасаа тэд чинь өөхөх ялтнууд үсттэй. Тэр үед харин гол тушаал өгдөг хүн нь ороод ирлээ. Тэгээд тайлбар өгдөг. Бид 2 солонгосын эв нэгдлийг энхийн байдлаар явуулах хүсэлтэй байгаа. Тусгай салаа бэлдээд ерөнхийлөгчийг нь ална гэдг нь хоцрогдсон арга барил шүү дээ. Одоо юмс өөрчлөгдсөн гэдгийг та ойлгож байгаа бах. Хэрвээ энэ асуудал сайнаар шийдэгдвэл генерал таныг тушаал дэвшүүлэх талаар би бодъё. Ингээд гараа сунгаж байна. Дарга харин гарыг нь барьсангүй. Улс төрч хүн улс төрөө хийж, цэргийн хүн харин цэргийн ажлаа хийдэг юм. Хэрвээ аль нь өөрсдийнхөө ажлыг сайн хийвэл энэ улс хөгжихгүй гэж юу? Манай Селми догийн Ахмад их уянгийн хайлттай хүн бололтой шүү. Эсвэл өөрөө дур мэдэж улсыг нэгтгэх ажил хийх гээд байна уу? Эсвэл дайны үед алагдсан гэр бүлийнхээ өшөөг авах гээд байгаа мó? Цэрэг хүний хувьд би ховын өш хонзонго үүрэг даалгавартайгаа холдоггүй маа. За тэгжил найдаа. Ингээд явлаа. Ер нь даалгавар хударч байх шиг байна шүү. Дарга харин цэргүүдийнхээ танилцуулгыг авчираад өөр даалгаварт чамаагүй явуулж өгөөч гэд гуйж байна. Вьетнам руу явуулж өгөөч гэж юу? Бидний цэргүүд маш сайн бэлтгэгдсэн учраас хаан жодсон том тусламж болж чадна. Хэрвээ тэд Селми догоос гарахал юм бол хүмүүс тэдний талаар мэдэж авна. Энэ цуу яриа хойд солонгос төрх юм бол 30 сая иргэний маань дахин нэгдэх найдвар байхгүй болно. Селми дог нууц байлгахад би бүрэн анхаарч ажиллана. Хамгийн сайн нуух арга бол тэднийг газарт буулгах.
Тиймээс ахмадаа 684-р цалааг устгах тушаалыг танд өгч байна. Ингэж авна штт. Би эх орныхон тушаалыг л дагна. Ингээд босоод ирлээ. Дарга шууд буу гаргаж ирээд буудаж байна. Ирэх мэдэл хэнд байна. Тэр ард түмнийг төлөөлдөг юм. Одоо чамд тэднийг устгах гэж тушааж байна. Ингэж байна шүү. Дарга шууд хяналтаа алдаад. Новш минь би яаж тэднийг өөрийн гараар алах юм? Чи өөрийн мэдэлд байгаа цэргүүдээ 684-р салаатай хамт алдахыг хүсэе юу? Йоо, 7 хоногийн дараа гэхэд устгахгүй бол чи болон танаа салааг тэр чигтэн Солонгосын тусгай хүчин очиж устгах болно гэж байна. Аамрын болгоно. Ингээд дарга бөөн бодол болоод буцаж ирлээ. Манайхан тэнд хөл бөмбөг тоглоод байж байдаг. Хянагч хоригдол гэлтгүү бөөндөө хамт тоглож байна шүү. Зарим нь тэнд тулдах бэлтгэл хийж байна. Дарга бөөгдийг нь ажиглаастай. Тэнд харин манай 3 ахлах ярилцаа сууж байна. Хутаг тэнд санамсаргүй ээжийнхээ зургийг хадгалдаг гэдгээ ярьчлаа. Чон харин алсаа сараад байж байдаг. Манай 3 хөнгүү газар очоод хутаг ээжийнхээ зургийг нөгөө хоёртоо үзүүлнэ. Тэгсэн чон хүрээд ирлээ. Нааш нөгөөх энэ ээжийн минь зураг. Надад ээжээс минь үлдсэн ганц зүйл байгаамаа. Наашаа өг гэсэн нөгөө зөөл ахмад болиулаад чон тэнд буцаагаад сонс. Тэд хой Солонгос явна. Тэднийг сатааруулах юу ч байх ёсгүй. Ээжийнхэн зурагч тэр. Ингэсэн цаанаас нь ахмад ирээд энд юу болж байна? Нэгдүгээр салааны ахлах хувийн эд зүйл хадгалж байна эрхмээ. Ээжийнхэн зураг гинэ. Ингэсэн чин даргад өгч байна. Дарга авангуудаа шууд уруулчлаа. Хутаг уурлаа. Тэгсэн дарга бууга гаргаж ирснээ дээшээ нэг буудаад. Тэгснээ шууд хутагт өгöd. Хэрвээ намайг одоо буудчих юм бол чи ээжтэйгээ уулзаж чадна. Өөрөө сонго. Гэсэн чин хутаг харин авсангүй. Би эхлээд Пеньян явах ёстой. 24 цаг сахилгад хий. Ингээд явлаа. Тэр өрөө дарга хутгийг дуудаж уулзаж байна. Чи 3 жилийн өмнө миний саналыг хүлээж авсандаа харамсаж байна уу? Үгүй эрхмээ. Энд байх үе чинь өгснээс 7 дор байсан биз дээ. Шогнолоо авахын тулд төлөх ёстойгоо би төлсөн юм а эрхмээ. За. Тэгвэл ус аваад ир. Хутгаас ус аваад ирээ. Мэдлээ эрхмээ. Ингээд усанд явлаа. Удалгүй нөгөө хоёр ахмадыгаа дуудаад суулгаж байна. 684-ийг устгах гэсэн тушаал ирсэн. Энэнд бид өөрсдөө бэлтгэсэн зэргүүдээ устгах ёстой гэсэн үг. Нөгөө хоёр нь гайхаа. Тушаал унссан чинь нээр нь тийм байх шүү. Чон ууралж байна. Би ойлгохгүй байна. Зөөл ахмад. Бид устгахгүй бол яах вэ? Тэгвэл тэднийг хүмүүс ирж устгах нь бидэнтэй хамт. Бид тушаал зөрчвөл биднийг бас нууц хадгалж чадахгүй гэж үзээд хамтд нь устгана гэсэн. Тэгвэл тэднийг алах нь илүү зөв юм байна гэсэн чон. Өөш новшоо. Чи юугаа яриад байгаа юм? Яг цагаа тулсан чинь чон илүү өрөвч болоод явчлаа шүү. Шууд зөөлн рүү буу туулгаж байна. Чи тэгээд тэднийг сонгоод гэр ихнийгээ өнчүүлдэх гээ юу? Та намайг алуулмаар байгаа мó? Дөнгөж сарын өмнө миний эхнэр хүү төрүүлсэн. Хоги новш гэд чон гараад явчлаа. Дарга тэндээс бэ тушаал дагах үгүйг та хоёрт үлдээе. Та хоёр дагнуу зөрчнөө өөрсдөө сонго. Ингэж байна. Үүнийг нь харин нөгөө усанд явсан хутаг сонсчлоо. Дарга албаар сонсох гэж усанд явуулсан юм байна. Маргааш нь хутаг шоконд ороод ажиллаа хийдэггүй шир ирээд. Өө чи чинь яаж чад байгаа юм бэ? Хутаг харин чухам харж байна. Алах гэж байна гэдгийг нь хэлэх гэж байх шиг байна. Манай хоёр ахмад уулзаад зөөлөн ахмадаа энэ бол тушаал шүү дээ. Чи энэ бүх хугацаанд эднэрийг өрөвдөж харьцаад байсан юм байж эцэст нь бүгдийг нь алах гэж байгаа мó? Та тэгвэл хатуу ширүүн байсан хэрнээ тэгж чадахгүй гэж юу? Дахиад намайг сорих юм бол би өөрөө чамайг алчихын шүү. Ингэж байна. Чон бол цэргүүдийн төлөө юм байна. Тэгээд зөөл ахмад дарга дээр очиод өөрөө бие дааж энэ ажлыг хариуцъягээд хэлж байна. Ахмад жоогүйгээр үүнийг хийж чадна гэж юу? Миний бодлоор түүнийг оролцуулаагүй дээр юм шиг байна. Та түүнийг өөр тийш нь түр ажиллаар явуулчих. Түүнд мэдэгдэлгүйгээр үүнийг хий. Гэт тохирлоо. Манай шир харин нөгөө мэдээг сонсоод шоконд орсон байна. Хэнэгч очиод "Чи яаж вэ?" гэсэн даалааж байна. "Ой, хүн гимтэх нь яаж чад байгаа юм бэ?" Босс ирээд "Энэ наран цохиулаад ингээд байгаамаа. Өчигдөр шүнжэнгө хар дарсан. Тэнд харин ахмад чон явж байдаг. Ахмад жоо явж байгаа юм бах та. Тэгэхээр өнөө орой тэд биднийг алах юм байна." Манайхан чон руу явж очиод "Ахмадаа та явж байгаа мó?" "Ажлаар явж байна. Та буцаж ирэх юм уу?" "Юу болов?" Залуус таныг буцаж ирэхдээ жаахан амттай юм авчирж болох уу гэх гээд. "Ойлголоо. Би маргааш өрөө тэгвэл та нар чекер авчирж өгье." Гэсэн бүгд "Бэлдээд ёсол" гэд ахмадад ёсолж байна. Ахмад буцаагаад ёсоллоо. Нөгөө зөөлөн харин тэндээс хялалзаад үлдэж байдаг. Зав эргээс холдох үед 5 шилдэг цэрэг нь номхон зогсоод үдэж өгнө. Яг тэр оройн нөгөө ахмад цэргүүдэд цуглуулсан. "Тэд өндөр бэлтгэгдсэн гэдгийг та нар мэдэж байгаа. Үүнийг хитрхи хэцүү болгохгүй тулд өглөө гэхэд нэгийг нь ч үлдээлгүй устгах ёстой." Тэр орой харуул унтсан үгүүг нь шалгаад явж явах үед бүгд унтцсан байж байна. Явсныхан дараа харин бүгд сэрүүн байж байна шүү. Чимээгүй босоод бэлдээцгэн. Нэг нь "Бид үнэхээр тэднийг ална гэж юу?" "Ой, бид амиа л хамгаалж байна." Тэд эхэлсэн. "Хэрвээ бид 20 минутын дотор дуусгахгүй бол бидний боломж багассан шүү." "Би хүнээс сольж болох уу? Манай хянагч энэ 7 хоног чөлөөгөр явна гэд их баяртай байсан." "Ингэж байна. Болж үз. Ганцхан чамд хэцүү байна гэж бодоо юу? Бид ч бас хянагчтай хорохыг хүсэж байна гэж чи бодоо юу?" Цаг боллоо.
Ингээд эхэлцгээл нөгөө талд харин цэргүүд дундаас нэг нь бид үнэхээр тэднийг ингээд эргэлзээд байна. Тэгсэн зөөлөө очсноо гөвөө дунлаа. Тууга бүгдийг нь ал. Үгүй бол бид өөрсдөө алуулна. Тэр үед манайхан Зевсгийн агуулга руу нэвтэрч байна. Хоёр харуулыг бол ядах юмгүй унгааж байна шүү. Манайхан Зевсэглээд тэрүүгээр байраа эзэлж байна. Зөөлөө Ахмад тэнд. Ажиллагаа 30 минутын дараа эхэлнэ. Ингэсэн чи гадаа нь буун дуугарч байна. Манайхан хөдлөөд эхэлж хянагч нар гарч ирэх үед шууд шүршиж байна. Цонхоор гарах үед нь аль хэдийн гадаа байраа эзэлсэн байна. Нэг зэрэг холбоо барих гэж зүгттал бас араас нь шүршчлээ. Тэгэд холбооны байрыг сүйтгэдэг. Машинган дээр байсан цэргүүдийг унгаад бас гүүрээр гарах үед нь нэг нэгээр нь тоншоод байна. Яа харахгүй л өндөр бэлтгэгдсэн цэргүүд юм да. Худаг явсаар Ахмадын өрөөнд ороод ирэхэд Ахмад тэнд суудалтаа сууж байна. Та зүгээр биднийг илгээж болох байсан. Миний даалгавар бол та нарыг устгах, илгээх биш. Та биднийг илгээх даалгавартай гээгүй юу? Тийм байсан. Миний даалгавар зүгээр та нарыг илгээх биш. Та нарыг бэлтгэж их орон дуудахад бэлэн байлгах байсан юм. Би даалгавраа биелүүлсэн. Харин их орон надад та нарыг устгах гэсэн тушаал өгсөн. Одоо миний даалгавар та нарыг устгах болж хувирсан. Тиймээс одоо намайг алж болно. Ингэж байна шүү. Та тэгвэл яагаад намайг албаар усанд явуулж гадаанаас сонсох боломж олгосон? Ийм юм болно гэж бодсонгүй юу? Одоо таны бүх цэргүүд өгөж байна. Цэргүүд даалгавар биелүүлж байгаад өгөж болдг юм. Харин унтаж байгаад өгөх ёсгүй. Гэж байна шүү. Албаар манайханд анхааруулсан юм байна. Явхаасаа өмнө намайг бууд. Үгүй бол би чамайг алхаас өөр аргагүй болно. Гэсэн чи худаг буудахгүй гараад явчлаа. Тэгсэн дарга харин өөрийгөө буудчлаа. Манайхан бүгдийг нь дуусгачихжээ. Буудах болгондоо уучлаарай гэдэл буудаад байна. Сүүлд мафийн босс харгалзагчаа устгадаг. Тэгээд нилээн халаглаад очоод тэрч авна. Ардаас нь харин Зөөлөө Ахмад боссыг буудчлаа. Манайхан харин Зөөлөө Ахмадыг бүслээд бариад авна. Эцэст чи биднээс хамгийн түрүүнд дурвсан. Тэр новшийн төрөж хүртэл бидний талд орж байхад чи харин тэгсэнгүү. Та нар угаасаа л үхэн. Яагаад би та нартай хамт үхэх ёстой гэж та нарыг наашаа ирсний дараа иргэний бүртгэлийг чи устгасан. Юу гэсэн үг болохыг мэдхүү. Та нарыг амьд гэдгийг хинч мэдэхгүй гэсэн үг. Удлаа хэлхэ болно шоо. Үнэ. Гэхдээ чи ядчил өөрийнхөө амийг аврахыг хүссэн шигэ. Бидний амийг ч гэсэн үнэлэх ёстой байсан юм. Тэгсэн бол бид чамаагч бас өршөөх байсан юм. Муусаа ялтнууд өөрсдийгөө надтай жишээд байгаа мó. Ямар ч нэргүй новшнууд байжж гэсэн чи нөгөөдөл нь уурлаад буудчлаа. Ширтэнд нэргүй гинэ. Намайг хан сампил гэдэг юм. Манайхан цэргүүдийг оршууланга. Бид угаасаа л өөхөх тавилантай байжээ. Бид даалгавраа гүйцэтгсэн ч биднийг устгахаар төлөвлөж байсан юм байна. Би уулна ардын баатар болоод эргэж ирнэ гэж бодсон юмсан. Тэгвэл бүгдээрээ явж очоод өөрсдийгөө байгаа гэдгийг мэдүүлээ. Гэж байна шүү. Тэгээд бөөндөө хувцслаад бүрэн зэвсэглээд хөдлөлөө. Тэгээд хотод очоод явахыг хүссэн нэгэн яг одоо явж болно. Та нар чөлөөтэй. Гэсэн чи шир тэндээс. Бид нэр тоглосон хүнийг олдлоо. Хаашаач явахгүй. Буцаж явлаа гэд нэр байхгүй юм чи яах юм? Ингээд явцгаалаа. Тэгээд манай хэд автобус хараад цаг нэрчээ. Ингээд нөгөө автобусыг барьцаалаад явдаг. Биднийг ерөнхийлөгчдөр аваач. Ойлгов. Радиогоор харин 20 зэвсгэлсэн хойд солонгосчууд Кёныны замаар явж байгаа юм байна. Он аюултай учраас ард иргэд та бүхэн болгоомжтой байна уу? Тэд биднийг коммунист гэнэ үү? Гэж байтал урд нь цэргийн бэхлэл гарцсан байна. Яах вэ? Дайраад гарнаа. Ингээд бүгд буугаад сэнгэллээ. Тэгээд бэхлэлтийг нэвч шүршээд гараа явна. Автобусны жолооч буудуулаад манайхнаас нөгөө галтогооны зэрэг буудуулчлаа. Нөгөө тал дээр Ахмад чон. Тэд хойд солонгосчууд биш ээ. Тэд бол манай 684-р салаа. Гэхдээ та нар юугаа яриад байгаа юм? Ингээд уурлаад яваад байна. Галтогооны зэрэг үхэхтэй. Тэд яагаад биднийг хойд солонгосчууд гэж байгаа юм болоо? Бидний хулгайлсан хувцас хүртэл өмнөд солонгос шүү дээ. Ингээд дуу ихлүүллээ. Цэргүүдийн цогц сөглөрч их орны далбаа цусанд буудагджээ. Цэргийн цогцос хөрөөгүй байсан. Туга дахин тэнгэрт мандуулаад хүндэтгэн ёсол. Ингээд дуулж байна. Тэр үед харин галтогооны зэрэг амьсгал хураачлаа. Нөгөөдөл нь үргэлжлүүлээд хулчгарууд зугтсан ч харин эр зөрөгтнүүд туга хамгаалсаар үлддэг юм. Гээд өөрсдөд нь дэндүү хатуу хандсан ч их орныхон төлөө зүрхтэй шүү гэдгээ илэрхийлж байна. Ширтэнд зүгээрээ. Чи биднээс арай эртэл явлаа. Тэрнээс биш бид бүгд ижил тавилантай. Нэрэн л бидний цаг арай болоогүй болохоос бид бүгд л үхэцхэн шүү дээ. Манайхны талаарх мэдээ нөгөө цэргийн даргаад ирж байна. Нөгөө 684-ийнхэн манай бэхлэлтүүдийг нэвтлээд яваад байна. 3 газар бэхлэлт хийсэн. Тэд нар хүүс тэмтрээд гараад ирлээ. Одоо сөөвөлдөө ортиж байна. Ингэж байна шүү. Ерөнхийлөгч аюулд орсон. Тэгээд шууд бүх цэргүүдэд дайчиллаа. Сөөвөл рүү орох замд асар том бэхлэлт гаргачлаа. Ахмад тэнд автобусанд энгийн иргэд байгаа шүү дээ. Мэдлээ. Ойлголоо. Мэргэн буучдыг бэлт. Гээд дээрэс нь мэргэн буучд байршин. Манайхаар автобуснаас харж байна. Худаг тэнд. Сампил хүмүүсээ аваад гар.
Тэд галалах юм бол автобус дэлбэрнэ. Хэн ч амьд үлдэхгүй. Нэг өвчтөй амьтнаас болж бүгд өөхөж болохгүй үсттэй. Хөөе. Битгий сони юм яриад бай. Воосан бүгдийг гарга. Хоёр өвчтөй амьтнаас болж бүгд өөхөж болохгүй шүү дээ. Үгүй би үлдэнэ. Бусд нь гарна үз. Өвчтөй амьтан ярих юм бол энд 3 өвчтөй амьтан байна. Ингэсэн бүгд тэндээс. Би ч гэсэн өвчтөй амьтан гэд бүгд өөхийгээд байна. Тэгээд шууд буудалцлаа. Бүрэн байрсан олон зэргүүдийн эсрэг мэдээж манайхан хүчин мөхөстөн шүү дээ. Гэхдээ боломжоор овоо хэдийг ундаглаа. Тэр үед харин Ахмад чон тэндээс машинтай ирд зогсоод машинаасаа гараад гүйж байна. Ард нь харин цэргүүдтэй авсан уудтай чихэр нь унаад үлдэнэ. Нөгөө талд харин цэргийн дарга. Ингээ эргэд хамаагүй бүгдийг нь устдаг гэж байна. Эрхмээ. Энэ бол тушаал гэсэн тэнд чон ирээд. Эрхмээ. Тэнд байгаа цэргүүд хойд солонгосчууд биш ээ. Тэд миний цэргүүд байгаа юм. Наадхыгаа холдуул. Ингээд чоныг бариад аваа явчлаа. Манайхан хэзүүчжээ. Шархтаагүй хүн нэг чалга. Тэгээд хэсэг сунгаа ярилцлаа. Шир тэнд хутгийн ээжийнхэн зургийн хилтерхийнүүдийг олоод ивлүүлсэн байна. Би зарим хэсгийг олоогүй шүү. Гэхдээ царай нь харагдаж байгаа. Ингээд өгч байна. Одоо бид өгөхээр 20 өгсөн коммунистууд гээд ярина да. Тэр дунд нь нэг тарган коммунист байчаагээд бас ярих бах та. Ингээд нёгийгээ хийж байна. Бас нэг хоёр өөр хөлтөө коммунист. Бас ёроолгүй сав шиг эддэг нэг коммунист. Сугандаа үнэртэй нэг коммунист. Бас өвсөн халдсарсан нэг коммунист. Ингээд хошигнцгоолоо. Тэгээд бүгд өөрсдийнхөө нэрийг автобусны ханан дээр бичицгэн. Бид өөр ингэсэн нэртэй хүмүүс шүү гэдгээ хэлэх гэж баг шиг байна. Бүгд бичээд дууссаны дараа хутаг ээжийнхээ зургийг харж угаад энэ түрээд дуусах шив. Тийм ээ. Та нар юугаа хийсэн? Өөхмээргүй байвал гар гэд ингийн хэрэгтийг гаргалаа. Тэгээд бүгд гар бөмбөгөө авцгаана. Бэлдээд. Ингэснэ бүгд бөмбөгөө мултлаад шидэцгэн. Автобус дэлб. Чон тэнд сонин болоод уйлаад ирж байдаг. Тэгээд цэргүүдээ бүгдийг нь нэрээр нь дуудаад байна. Маргаан шин сонин дээр өчигдрийн болсон үйл явдлуудын талаар гарсан байдаг. Энэ талаарх үнэн бодит мэдээлэл бичигдээд ерөнхийлөгчийн ширээн дээр очих болно. Ерөнхийлөгч харин уншиж танилцж тамгалаад улсын архивд хадгаллаа. Сэлмидаа бол 1971 онд болсон бодит түүхээс сэтвэлсэн кино юм. Эх орныхон төлөө нууц ажиллагаанд бэлтгэгдсэн 31 залуус улс төрийн нөхцөл өөрчлөгдснөөс болж хаягдаж эцэстээ эмгэнэлтэйгээр амь алджээ. Киночд байлаа.